сайн байцгаана уу? Бичлэгтэй минь хамт байгаад баярлалаа. За би өглөө ажил дээрээ 7 цагт ирдэгэ. За ирээд ээлжийнхаа жижүүрээс хүүхдүүдийн тоо болоод ээлжийг хүлээж авна. За тэгээд дараа нь нэгээс 5 дугаар ангийн хүүхдүүдийнхээ өсийг самдаг. За тэгээд хүүхдүүдээ өсийг самчаад 7:20-оос 7:30 хооронд бас дасгал хийлэгдэг. Тэрний дараагаар 7:30-аас 8 цагийн хооронд хүүхдүүдээ өглөөний цайнд харуулдаг. Өглөөний цайнд харуулчаад ирээд би хамгийн түрүүнд дээд коридороо цэвэрлэдэг. За дээд коридороо цэвэрлчихэд дараа нь нойлоо цэвэрлэдэг. Нойлоо цэвэрлснийхаа дараа багшийн өрөө болоод дээр хичээл хийдэг заалаа цэвэрлэдэг байгаа. За тэгээ ингээд явсаар байтал өдөр 12 цаг болно. 12 цаг болохоор өдөр хичээлд явдаг хүүхдүүдийнхээ өсийг самнана, нүүр гарын угаалгана, хичээлд явахад нь бэлтүүлнэ. За тэгээд 1 цаг гэхэд хүүхдүүдээ аваад галтгоо руу очоод хоолнд оруулдаг. За тэгээд яг энэ бичлэг дээр болохоор хүүхдүүд маань байхгүй. Тэгээ зөвхөн том 12 дугаар ангийн хүүхдүүд байгаа учраас зөвхөн цэвэрлэгээ хийсэн бичлэгээ хийсэн байгаа. Тэгээд энэ завсар хооронд чинь хүүхдүүдээ хоолнд оруулна, өглөөний цайнд оруулна, бүртгэл хөтлөн, өдрийн хоолнд оруулна, бүртгэл хөтлөн гэд зүйлсүүд зөндөө байдаг. За тэгээд энэ бичлэг болохоор зөвхөн цэвэрлэгээ л хийсэн бичлэгээ оруулсан байгаа. За тэгээд ер нь дотор байрны ажил гэдэг бол маш хариуцлагатай ажил. Зөвхөн цэвэрлэгээ биш, бидний хийх ажил бол хүүхдүүдэд харж хандах, яг л ээж шиг нь байх үүрэгтэй чухал ажил байдаг. За хүмүүс болохоор дотор байрны ажлыг их амархан гэж боддог юм шиг байгаа юм л да. Гэтэл тийм амар зүйл бас биш ээ. Тэгээд амар зүйл биш байдаг. Тийм болохоор ойлгоосэй гэж айгүй хүсдэг. Дотор байрны ажил амархан гэж зөвхөн цэвэрлэгээ хийдэг ажил бол биш. Бидний ажил бол цэвэрлэгээ хийх биш. Харин зөвхөн хүүхдүүдэд хянаж, хүүхдүүдэд хянахыгаа хажуугаар цэвэрлэгээгээ хийдэг ийм ажил байгаа. Тэгээд хүүхдүүдийн гарч орохыг хянана, тасагтаа бас байхдаа аюулгүй байна уу, ер нь яаж ийн үү гэл одоо бас үед хингийн дээрлэлт байдаг. Гэтэ манай дотор байранд харьцангуй гайгүй байдаг. За тэгээд хүүхдүүдээ өдөр хоолнд оруулчаад тэгээд ээлжийнхаа жижүүртэй цэвэрлэгээгээ хийгээд би 15 цагт буугаж явдаг. За өглөөний ээлж бол 7-оос 15 цагийн хооронд ажилладаг. За өдрийн ээлж болохоор 12-оос 8 цагийн хооронд ингээд 8 цагаа бариад за шөнийн ээлж болохоор оройны 8-аас өглөөний 7 өглөөний жижүүр ирэхэд ингээд байж идэг. Ээлжийг хүлээлцээд ингээд байдаг. Тэгээд за энд болохоор би цэвэрлэгээгээ хийчихэд хажуугаар нь нэг жоохон цайлж байна. Өглөө нөгөө эрт ирж байгаа учраас гэртээ цайгаа ууж чадахгүй ирдэг. Тийм болохоор ажил дээрээ болж өгвөл нэг юм амрууга хийчихвэл зүгээр идэх юм аа. За тэгээд энэ удаа болохоор хүүхдүүд байхгүй байгаа учраас ээлжийн жижүүр бит хоёр ингээд хүүхдүүд байгаа үед ханаа нөгөө угааж чаддаггүй. Тэгээд угаах завж гардаггүй. Тийм болохоор хүүхдүүд байхгүй үедээ ашиглаад цаг зав ашиглаад ханаа угаагаад за энэ доор харагдж байгаа тэр шар гарнизаа хөөсрүүлж угаадаг. За тэгээд гих мэтчлэн ийм нарийн ширийн ажиллаа хийдэг. За тэгээд өнөөдөр яг энэ дээр болохоор ханаа угаачаад дараа нь гарнизаа шатаа уулна нөгөө хөөстөж угаасан баа. Тэгээд нөгөө хүүхдүүд сэрдсэн учраас би бичлэг яг тэр нөгөө хөөсрүүлж угааж байгаа бичлэгээ хийж чадаагүй. Тэгээд дандаа том хүүхдүүд байгаа учраас юу яаж бичлэг хийж чадаагүй. Тэгээд зөвхөн коридорынхоо ханыг угааж байгаа бичлэг ингээд оруулсан байна. За тэгээд ер нь дотор байрны ажил гэдэг бол маш хариуцлагатай ажил. Зөвхөн цэвэрлэгээ хийдэггүй, хүүхдүүдийн орж гарахыг хянана. За тэгээд өвдсөн байвал эмчид аваачиж үзүүлнэ. За тэгээд ер нь л ээж аавынх нь үргийг гүйцэтгэдэг. За хагас бүтэнсээ өдөр болохоор хамгийн завгүй өдөр байдаг. За 1-5 дугаар ангийн хүүхдүүдээ ээлжийн жижүүр бит хоёр
хуваагаад авчдаг. За тэгээ хуваагаад аваад бид хоёр хувцсыг нугаадаг. За усанд оруулдаг. Гэхдээ одоо бол манайх нөгөө юутай дотроо 0-той дүүштэй болцсон учраас хүүхдүүд маань өөрсдөө усанд орж байгаа. За өмнө нь болохоор бид нэр зөөврийн устай бойлорт ингээ ус халаагаа тэгээд хүүхдүүдээ өөрсдөө усанд оруулдаг байсан бол одоо хүүхдүүд маань нөгөө дүүштэй ингээ болцсон учраас өөрсдөө ингээд ордог болчиход байгаа. За тэгээд хагас бүтэнсэ өдөр бол хамгийн ачаалттай өдөр байдаг. Тэгээд хүүхдүүдийнхээ хувцсыг угаана, хажуугаар нь цэвэрлэгээгээ хийн, дээрээс нь хүүхдүүд дэлгүүр орно гэвэл цагийг бас бүртгэн өдрийн хоолнд оруулна, өглөөний цайнд оруулна гэх мэтчлэн ажлууд их байдаг. Тэгээд за миний бичлэгтэй хамт байсан баярлалаа.